Уучлаарай, миний уулзалттай байж байгаад ирсэн юм аа. Би 2-оор 14 хоног яваад ажилласан. Бүх сумуудаар орсон. Дараа нь аймгийнхаа захаар орж нилээд цаг ажилласан. Яг та бүгд хэлж байгаа энэ зүйл бол хөдөө орнот ард иргэд бас ярьж байгаа. Яг уур амьсгал нэг ээ. Тэгэхээр би энэ дэр нэг зүйл бас хэлмээр байна. Хоёр зүйл ярих гэж бодож байна. Монгол улс орны эдийн засаг бол хямарчихсан байна. 2013 оноос хойш ардын намын бүлгийн бид нар бол эдийн засгийнхаа бодлогын алдаа та нар гаргачлаа. Эн чинь эдийн засгийн хямралд хүргэн шүү гэж хэлсээр байтал энэ явсараад өнөөдөр эдийн засгийн хямрал ард иргэд орлогогүй амьдрал нь хэцүү юм болцсон байж. Яг үүнтэй давхцуулаад энэ засгийн газар бол 5 татвар нэмэх хууль улсын хурал дээр оруулж ирсэн. Бид нар бүгдийг эсэргүүцэж ирсэн. Татвар авч болно. Татвар дор төрж байдаг. Гэхдээ эдийн засаг нь өсөөд ард иргэдийнх нь орлого авч байгаа нэмэгдэж байгаа үед нь татвар одоо гүйц тавх тал дээр анхаардаг болохоос биш. Ард иргэд нь орлогогүй болцсон байхад татвар нэмдэг ийм төр дэлхий дээр байхгүй л маш цөөхөн байдаг. Харамсалтай нь эдгээр хийсэн. Одоо би ингээд өөрийнхөө фэйсбүүк дээр улсын хурлын чуулган дээр хэлсэн үгнүүдээ библиэд тавиад идэг. Гэхдээ 2015 оны 7 сарын 4-ний өдөр улсын хурлын чуулган дээр энэ одоо Монголын ноос ноолрын холбоотын энэ дээрээс асуудал гэдгээр эсэргүүцсэн. Бүр үндэслэлийг хэлээд та нарын экспортод гаргаж байгаа түүхий дээрээс нөөтийн албан татварыг тэг хувийг хэрэглэнэ гэдгийг солих гэдэг нь эн чинь үнэндээ хилээр гарч байгаа түүхэд дээр 10% татвар тавьж байна. Үүний чинь цаана Монголын ард иргэдийн хүчин төлнө гэж хэлээд эсэргүүцээд байхад олонхоор дарж байгаа. Миний хэлж ирсэн үгнүүд бол энэ фэйсбүүкэн дээр байгаа. Та нар фэйсбүүк бол Хүрлбаатарлуу гэдээ ороод 7 сарын 4-ний дараа нь Батэрдэн гишүүн бит хоёрын нэг улсын хурлын чуулган дээр дахиад хэлж байгаа. 10% татвар тавьчихсан шүү дээ гэж хэлэхэд үгүй ээ. Гэт тэр их хурлын дарга засгийн газар нь хоорондоо бие биегүй яваад байгаа. Энийг өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй болчихдог. Дээр нь нөөтийн татвар. Энэ хууль бол цагаа олоогүй хууль. Огтхон ч олоогүй. Тэр ихээхэн хэмжээний програм хангамж тоног төхөөрөмжүүд нэгч байна. Энийг өгдөг тэр боломжтой хүмүүс одоо байхгүй шүү дээ. Улс даяараа байхгүй. Цагаа олоогүй. Хамрах хүрээгээ зөв тодорхойлж чадаагүй ийм хууль. Засгийн газар оруулж ирээд шахсаар байгаа баталсан зүйл. Тэгэхээр энэ хууль бол нэлээд их хурл дээр нэлээд хилцүүлэг хийгдсэн. Эсэргүүцдэг, яг байнгын ороон дээр хилцдэг. Энэ үгийг нэг ард иргэдэд харуулдаггүй байхгүй. Зөвхөн улсын их хурлын чуулган. Тэг хулгай хийж байгаа юм шиг яг наадмын өмнө хууль гаргадаг, цагаан сараар гаргадаг, шинэ жилээр гаргадаг. Ийм л байдал руу орчод байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар энэ засгийн газраас оруулж ир санаачилж оруулж ир тэр тусмын сайхан бэлэг би ерөнхий сайд байхдаа татвар нэмэхгүй гэж улсын хурлын чуулган дээр бидний асуусан асуултанд хариулж явахдаа хэлсэн. Тэгээд түүний дараа яг 5 удаа татвар нэмэх хууль орж ирсэн. Тэр бүгдээрээ улсын хурал дээр олонхороо дэмжигдэж ингэж гарсан байна. Тэм учраас энэ нөөтийн хуультай холбоотой та бүгдийн энэ хэлж байгаа асуудлуудаар бид нар бол хуулийн төс санаачилна. За санаачлах бас цаг хугацаа орно. Яагаад гэвэл улсын хурлын гишүүд санаачлахаар засгийн газраас санал авдаг. Засгийн газар санал аваагүй бол хуулийн төсөл иж үрдэл олоогүй байна гэдээ буцаагаад өгчдөг. Тэгэхээр энэ дээр бол хугацаа бол орно. За мэдээ сонгуульд өгч जैन ардын нам улс төрийг хийж гэнэ гэж хэлхэл баг. Хэлхэл баг. Гэхдээ энүүн дээр бид нар зүтгүүлнэ. Яагаад вэ гэхээр улс төр хийгээд байх сэдв энэ биш болчиход байгаа юм л тамиг бол. Тэм учраас бид нар энийг бол явуулдгаараа явуулаад шахтгаараа шахаад явна. Та бүгдийн хэлсэн саналыг бол маш сайн ойлгож байгаа. Биерээч бас мэдрээд ирж байгаа юм хүмүүсүүдээ л гэдгийг би хэлмээр байна. Баярлалаа.